Сайхан залбирчтэй. Агуу зүүн та өнөөдөр өгсөн талархаж байна. Эзэмнэн та ямар их хайраар энэ дэлхийн ертөнцийг бий болгож хүн төрлөختнийг ажил амьдрал гэр бүлтэй болгосон юм бэ. Тэгээ бид бүхэн танаас хагацж холдож бид нар таны гайхамшигтай ивэлийг мартаж таны хүслийг огоорч эсрүүцэж явсан бол уучлаарай. Агуу эзэмэн тэгээд бид нараас чадал чинээгээрээс тань руу эргэж таны үгийг сонсож хуваалцаж хэрэгжүүлж өөрчлөгдөхийг хүсэж байна эзэмэн. Тэгээд бид нартай хамтаагаараа Иесусийн нэрээр залбирлаа. Бидний нүлийг үргэж Есүс ямар сайн найз вэ? Бүгдийг ол тарихын дөргөө ямар онцгой завшаан бэ? Бүхий зүйлээ зэндаа зайрангуй бодоо великий чудаан золоо 믿는 미우를 배워. Даамш баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн өдөр Библиэс уншия. Номлогч гэсэн номд байна. Номлогчдын клуб учраас номлогчийн үгсээс уншия гэж болсон бодлоо. Тэгээд 10 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс ингэж байна. Нүх ухагч хүн түүндээ унаачж магад. Хан нэвтлэгч нэгэн могоод хазуулчих магад. Чулуу бутлагч чулуундаа цохиулж, төлөө хаглагч түүнээсээ гэмтэж болох юм аа. Хэрв сүхэн мохоход эрийг нь хувцлахгүй бол илүү хүч зарцуулах болно. Харин мэрэгэн ухаан амжилт авчрах бүлгөө. Хэрв могоо ховсдохоос өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм аа. Ухаан тэмэрэгдийн амнаас гарах үг нь ивэл харин тэмгийн уруул өөрийгөө хөнөөх ажаа гэсэн юм шилдэг. 18-аас 12. Зарим нэг гадны нэг орнуудаар бас очих боломж олдож байгаа үед сүмүүдээр явж ирсэн. Тэгэхээр ихэвчлэн яаж юм тэгэхээр сүмүүд тийм настай тий усан буурал татсан тийм хүмүүс айгүй их сууж. Тэгэл нөгөө нэг яг ингээл сүмэн дүүрэн сайханлагдчихлаа юм л та. Тэгээ тэдний пасторуудтай ингээл уулзаал яаж хахад ярьж байгаа нэг санаа зовж байгаа юм болохоор манаа нөгөө тий дараагийн үе айгүй хэцүү болчиход байна. Залуучууд хэцүү болж байна. Залуу хүмүүс одоо сүм татагдана гэдэг хэцүү болж байна. Энэ талаар бол бид нар бүгдээр л янз янзын номлолуудыг сонсч ирсэн, номлож ирсэн бид нар өөрсдөө тий. Тэгэхээр ийм сайхан залуучууд бүгдээрээ ингэж нэгдэж байгаа гэсэн баяртай байна л тий. Тэгээд залуучуудаа бүгдээрээ бас ирч хүчтэй, дуу хөөртэй бас илэн далангууд юм сайхан харьцаа, тийм уур амьсгалыг бий болгохын тулд одоо бид нар өөрсдөө л хийхээс аргагүй болж байгаа. Тэгэхээр номлогч хүн гэдэг бол мэдээж ном дээрээс номлон, бурхны үгийг номлон, хүмүүсийн амьдралд янз янзын зүйлсүүдийг ярина. Тэгээ бид нар бүгдээр мэдж хамгийн гол зүйл нь бол бидний амьдрал өөрөө тий номлол байх хэрэгтэй байдаг гэдэг юм гэж. Тэгээд бидний гэр бүлээ хэр зэрэг удирдах байгаа, өр хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байгаа, тэр гэр орноо яаж авч явж байгаа, гэр орон дотроо ямар хөө байгаа тий. Ер нь гэр орон доторх нь ямар хөө эмх зэгцтэй байгаа. Тэгэл одоо хувцсанараа яаж өсөж байгааг л маш олон зүйл нөлөөлөх л байна л та. Маш олон зүйл нөлөөлөх. Тэгээ өнөөдөр бол энэ дээр яриад байгаа эшил дээр яриад байгаа зүйл нь нэг хоёр зүйл ажиглагддаг байна гэж би бодод. Нэг нь болохоор юу вэ гэхээр айгуу сайн хяналттай байх хэрэгтэй. Өөрийгөө хяналттай байх хэрэгтэй. Би чинь ямар нэг зүйл бүдэрчихвэ гэдгээс айгуу сайн хяндаг байх хэрэгтэй. За тэгээ хийж байгаа ямар нэг зүйл мэн те буруу тийшээ хазаачихгүй гэдгийг агуулсан хяндаг байх хэвээр.
дуулж байгаа дуу маань буруу дуу дуулчихгүй гэдгийг хандаг байх хэвээр. Нийлж байгаа найс нөхөдтэйгээ явж байгаа газар та хийж байгаа үйлж байгаа зүйл маань буруу тийшээ явж байгаа амнаас гарч байгаа үг маань энэ маань одоо хэтрэх үе энэ маань буруу тийшээ хацах амьдралд ямар нэг зүйл те залуучуудад бид нар чинь зүгээр нэг залуучууд зүгээр нэг хүмүүс биш үлгэр дуурайл болж байгаа нөгөө нэг хүмүүсийн нүдэнд ил байгаа тийм гэдэг утгаараа бид нар заавал хянж тэрийг ямар үр дүнд хүрэх үү ямар ашигтай вэ гэдгийг агуулсан хяндаг байх хэрэгтэй. Тийм учраас нөхөх хогч хүн түүндээ унаач магад гэж хэлж байгаа тийм. Нөхөх хогч хүн түүндээ унаач магад. Тийм учраас яаж ухах вэ нөхөө ямар газараар ухах вэ тийм. Ямар одоо байдалтаар ухах яг хөө гэдгийг агуу сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд тэр ялангуяа тэр дотроо Христэд итгэгч бидний одоо үйлчлэл гэдэг бол маш чухал босод хүмүүсийн одоо хүмүүсийг одоо гэгэрэлд хүрэх гээд байгаа гэж хэлэх юм уу тийм. Хүмүүст амьдралыг сайхан болгох гээд байгаа гэж хэлэх юм уу? Ямар ч төрлийн хүмүүсээс илүү Христэд итгэгч хүмүүс эхлээрэл хүмүүсийн чихэнд те илүү онцгой сонсогч хүмүүсийн нүдэнд илүү өөр харагдчих юм шиг. Жишээ нь би одоо нэг 10 хэдэн жилдээ ямар ч одоо өөсөө хүнд харуулаагүй станаг сайхан амьдралаа ч юм уу те сайхан гэр бүл өдөрдөг сайхан номлогч өдөрдөгч байлаа гэж хүмүүсийн нүдэнд яригдаал хүмүүст хүндлэгдээл хүмүүс одоо нэр одоо нэр те тэр пастор энэ пастор гэл ингээл яриад ингэж явж илаа хэд нэг өдөр л би жоохон говьцсан явж байгаа юм бол тэгэл миний өнгөрсөн амьдралд хүмүүст ярьж исэн үзүүлж исэн бүх зүйл нь орчиж байгаа юм. Бүх зүйл нь орчиж. Тэгэл нэг өдөр бид нэг годамжинд нэг жоохон халан цуу сууж их юм уу хөвтөж их юм бол тэгэл ярьсан. Бүх ярьсан хэлсэн тэгэл тэр юунууд байхгүй болчих. Тэгэхээр яаж ихлэ намайг харж байгаа дүнж байгаа ярьж байгаа хүмүүс миний ерөнхий амьдрал, ерөнхий өнгөрсөн 20 30 жилийн амьдралаар намайг дүгнэхгүй ганцхан өдрийн тэр те халанц руу байснаар дүгнж хааштай ярьж бодож те ингэх болно гэж. Тийм учраас маш тийм одоо унчихгүй тулд бүдэрчихгүй тулд бид нар маш хариуцлагатай байх хэрэгтэй шүү. Тэгээ зүгээр нэг буддын шишинд итгэдэг буддын сүмж одоо юунд явдаг татсанд явдаг тэр утга лам ховрох хүмүүсэд лайр хуугаа таланцуу ч юм уу гудамжин ч ингээ явж байгаа хүмүүс нэг хэлэхгүй харахгүй мөртлөө Христэд итгэгч хүн те арх уучих юм бол халанцуу юм бол энэ оочч амнаас нь мөнөрт чинь те ууц маань Христ итгэгч хүн гэж болдог юм бол Христ итгэгч хүн гэхээр яахаар ингэж заавал чичлүүлж те Христ итгэгч хүн гэхээр яахаар ингэж заавал яадаг. Тэгэхээр бид нар чинь асар том нэр хүн цаанаас агуулж явдаг юм байна гэдгийг энэ хэлээд байх шүү те. Чулуу бутлагч чулуундаа цохиулж төлөө хагалагч түүнээсээ гэмтэж болох юм а гэж. Түүнээсээ гэмтэж болох. Тэгэхээр бидний амнаас гарч байгаа сургаал номлол маань хүртэл маш чухал болчихдог. Сургаал номлолдоо бид нэр эзэн болох шаардлагатай болчих. Тэ? Эзэн болох шаардлагатай болчих. Хэрв сүхэн мохоход эрээг нь хорцлохгүй бол илүү хүч зарцуулах болно. Харин мэрэгэн ухаан амжилт авчрах бүлгөө гэж. За эндээс эхлээд би юг хараад байна гэхээр бас юмыг уртчилж бас те харах, төлөвлөх гэдэг зүйлийг бас хараад байгаа. Тэгээд хэрвээ ямар нэгэн бидний одоо удирдах байгаа сүмд маань бидний одоо удирдах байгаа групп одоо те хамт олонд маань за дээрэс нь бидний удирдах байгаа гэр бүл гэдэг юм уу те энэ дотор маань ямар төлөвлөгөө байна. Одоо ойрын ирээдүйн таны ажлын хувьд, таны гэр бүлийн хувьд тий таны сургууль нь таны өөрийн чинь одоо тий хувийн одоо боловсрол, хувийн одоо өсөлт хөгжлөө ямар төлөвлөгөө байна гэдгээ одоо зөв хувь хүн болгон одоо бодоход бас тий ямар нэг зүйл одоо эхэлсэн бол эхлэлээсээ төгсөх нэг зэгтэй байдаг тий тэгэх юм бол тэр одоо төгсөх газраа очихын тулд зорилготой тэр зорилгодоо хүрэхин тулд энийгээ би яаж ашиглах вэ? Яаж тэндээ хүрэхин тулд юу хийх вэ? Тэр хийх зүйлээ одоо яаж та тий амжилттай болох уу гэдэг дээрээ бодож боловсруулах хэрэгтэй байх л да. Тэгэхээр одоо жишээ нь миний гэр бүлийн хувьд одоо дараа жил ихэд одоо юу гэдэг нь тий хашаа бариад байшингаа бариад нэг тэр айтайхан юутай болно гэдэг зэрэг гэр бүлийн хувьд. За ажлын хувьд одоо жишээ нь тий сүмүүдэд ийм зорилготой нэг юм байна гэж юм уу тий. Энд дээрээс яг зүгээр би өөрийнхөө юг урд нь би бас ярьж лээсэн л да тий. Залуучдын хэлцээ хүлээж аваад нэлээд хэдэн зүйлсүүд байдаг. Гэхдээ би 3 зүйлд анхаарлаа хандуулъя гэж би бодоод байгаа. Тэр нь болохоор Магтаал руу, тэгээд Батбандар руу, тэгээд сүмийн хамар залуучуудын бүлэглүү анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа. Тэгээд
төрүүлээд одоо Батбаяндэр руу ямар ч байсан орчод байж байгаа. Тэгээд 3 сүм дээр Батбаяндэрийн клуб нэгдсэн байгаа шинээр. Тэгээд дажгүй бас явагдаж байгаа. Өшөө бас одоо нээлт эхлэх гэж байна. Тэгээд их мэтчлэн дараа жил ихэд ямар ч байсан сүмүүдтэй Батбаяндэрыг агуулсан дэлгэрүүлэх юм санаа байгаа гэл ч юм уу те. Тэрэндээ хүрэхин тулд ийм төлөвлөгөө гаргаж байгаа. Ийм одоо хувцсанаар ч юм уу ийм одоо онрууд гэлдэж байгаа. Одоо чинь 9 сарын одоо хичээлийн шинэ жил эхэлж байгаа шүү дээ. Эндээс эхлээд юунууд эхэлж байгаа. Батбаяндэрууд эхэлж байгаа л да. Клубүүд. Тэгээд энэ клубүүдээ ч Монгол тохирсон жишээ нь 20 онорыг сонгож аваал те. Онор гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр 20 онорыг сонгож авангуудаа тэгээд 2-7 хоногт 1 онорын заагаад гихвчлээ 6 сар ихэд дуусчих. 6 сар ихэд төгсөлтөө хийн. Төгсөлтөө хийгэнгүүтээ тэнд нөгөө хичээлдээ бүрэн суусан хүмүүст онорын нөгөөд тэр хичээлийг сайн удирдсан хүмүүст одоо мастер гайнс 6 сар хүртэл 3 удаа мастер гайдын сургалт явагдана. Тэрэнд багш нарын хамруулад тэгээд 6 сар төгсөخت мастер гайдын нөгөө түүхтүүд онорын нөгөөтэй нэгдсэн Батбаяндэрийн жижигхэн бас кемпэр хамаагүй 40-50 хүн байсан ч хамаагүй хийгээд төгсөлтөө хийгээд тэнгуүтээ дараа жилийн 9 сар дахиж Батбаяндэраа эхлээд тэгэхэд шинээр бас сүмүүд бас дахиж эхлүүлээ гих мэтлэн ингэж яваа. Тэгтээ урд нь эхэлсэн сүм нь болохоор яг үгээр дараагийн 9 сараас одоо арай явт туршлагатай болсон дахиад шинэ оноруудаа сонгон дээрээс нь насны ангиллуудаа хуваагдаж орно юм. Ингээд гих мэтлэн бид нар яг талбартаа ямар төлөвлөгөө гараад тэрэндээ хүрэхин тулд юу хийж гэнэ гэдэг. Тэгэхээр энэ дээр жишээ нь сүхэн нохоход эрийг нь хуцлахгүй бол илүү хүч зарцуулна гэж илүү хүч зарцуулна. Зарим нь ганц нэг зарим хүмүүсээс би сарчлаасан чи одоо номлоод ахаар сүлдө ярих юм болтохгүй ингэж ярьдаг. Тэ? Номлоод ахаар ерөөсөлдөө ярих юм болтохгүй болж байна. Яг зүгээр ер нь нэг тиймэрхүү байдал төрдөг л дээ. Тэр нь болохоор миний бодлоор бол бас тодорхой хэмжээнд өөрийнхөө тарих толгойг цэнгэлэхгүй байгаатай бас холбоотой байна. Өөрийгөө боловсруулж хөгжүүлэхгүй байгаатай холбоотой байна. Тэгээд Бартер Нямка бас ярих байх л та. Бид нар бол одоо номлогч хүн бол номгүй одоо тий номлно гэдэг бол одоо их байж боломгүй зүйл юм шиг зүйлийг санагдаад байгаа. Тэгэхээр төрөл бүрийн ном уншина гэдэг бол маш их тий зүйтэй. Тэгээд бид нар маш олон зүйл дээр бас мэдлэгтэй, олон зүйл дээр бас боловсрсан тэднэрийнхээ талаар бас хүмүүс зөвлөгөө өгч чадaltaй байх хэрэгтэй баг. Тэгээд дээрэс нь энэ нөгөө саний ярьсан илүү төлөвлөгөөтэй байхын тулд бид нар байнга өөрийгөө одоо юу яаж явах хэвээр идэ хурцлж явах хэвээр харин мэрэгэн ухаан амжилт авчрах болго тий мэрэгэн ухаан нь амжилт авчрах болго хэрв могоо ховсдохоос өмнө хацдаг бол ховсдох нь түүнд илүүцсэн маа гэж зөвхөн нөгөө нэг хацах тэгээд хацгаас өмнө ховсдох гэдэг нэг хоёр зүйл гардаг тий хацгаас өмнө ховсдох нь илүү гэдэг илүүцдэг. Тэр нь яаж ихлээр хаанаас нь хацах уу те яаж хацах уу ямар амтан байна те ямар хурдтай аль зайнаас яах уу тэгэл төлөвлөгөө гаргах л байх л та те тэрэн шиг Библиэлд хэлсэн мэт те байшин барихаас өмнө те байшингийнхаа төлөвлөгөө гаргаж тэрнийхээ одоо байшиндаа орох одоо бүх л одоо орц бүх юм одоо төлөвлөөгүй гэж бид нэр байшин барьж эхлэх үү гэсэн тийм төлөвлөдөг ш те тэгээд тэрэн шиг бид нар тооцоолохгүйгээр төлөвлөхгүйгээр ямар нэг зүйлийг одоо хийн ямар нэг зүйлд орно гэдэг бол их хэцүүлтэй. Одоо тэгээд бидний жишээ нь нэгдүгээр одоо мишнерийн сургалт байж байна тий. Нэгдүгээр мишнерийн сургалтанд чинь 20 хүн байсан гэж. Тэгээ манай хоёр дахь одоо төгсөлтөнд 15 хүн байсан. За гих мэтлэн 3 дахь 16 байсан, 4 дахь хэд байсан. Тэгээд гих мэтлэн гээд асар олон хүмүүс. Одоо нэгдүгээр баачаас одоо хэн байна? Ганбаатар апа гэл ер нь гарав ингээд орч. Тэгээд хоёр дахь баачаас одоо ганзаа байна, би байна, тулгаа гэж байна тий. Гих мэтлэн. Тэгээд дарахаа нэгээс байна тий. Тэгээ гих мэтлэн одоо яг хүмүүсийн ажил одоо өдийг хүртэл ингээд ажиллах юуг нь харахад амьдралд нь янз янзын зүйлс тохиолдсон байдаг л да. Тэгээ янз янзын зүйлс тохиолдсон. Тэгээд мэдээж бас сайн муу зөндөө зүйл байна, чадах чадахгүй зүйл зөндөө байна. Гэхдээ яг вэ гэхээр ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа, орох гэж байгаа, тэгээд төлөвлөж байгаа. Тэрэндээ яаж байгаа бол бид нар сайн муу талыг харж л байна. Одоо жишээ нь манай дүү байгаад байгаа шүү дээ, Эрдэнэ. Би садахаа миний ерөөсөл юу мишнэр юм, тий? Миний ирээдүй. Би бол ингээл сүмийн ахлагч л байх юутай ирээдүйтэй. Ингээл надад хэлдэг баг. Би одоо сүмийн ахлагч юм байна ингээл. Сүмийн ахлагч хийхдээ боломж байна уу гэл надад байнга тэгж ирдэг. Байнга тэгж болсон.
Тэгэл би жоохон юм яриад суугаал ингээл өөртөө нь уулзаал ингээл яхангууд те. Эргэлзээ ингээл харагдаж байгаа байхгүй те. Тэгэл ерөөсө пастрын амьдрал гэдэг бол ерөөсө золиос шүү дээ. Тэ ерөөсө золиос. Тэгэл бид нар бол хангалттай салин авахгүй. Бидний салин бол одоо тэ бүр илүү гарчдаг гэж одоо бид нар хоол хүнс идэж чадахгүй, илүү гарч хувцаанаар эдгэлж хэрглэж чадахгүй. Бид нар байнга одоо үе тэнгийн залуучууд байнга одоо эргэн тойрон байгаа хөрш айлын байнга одоо тэ сургууль соёл ажил төрлийнхаа хин нэгэнд ч юм уу бид нар хараад атаарах сэтгэл төрж болно. Тэ одоо бид нар хажууд нийгэм маань хурдцтай өсөж байна. Бидний одоо үеийн залуучууд одоо зарим нь ярьдаг шүү дээ. Одоо шүүх чигээл явж гин, прокурор хийгээл явж гин гэл энэ төр ярьдаг шүү дээ. Тим том захирал хийж гин. Одоо бидний 30 гарсан залуучууд одоо банкны захирал хийж гин. Тэгтэл бид нар өөрсдөө хар гэл ингээл янз байдлаар ингээл яриалах. Тэгтэл бид чинь бидний сонгосон амьдрал байхгүй. Яалчгүй бид нар ийм юмар л өмнө бид нар бол нэг баяжаад одоо нэг сүд болохгүй гэдэг нь тодорхой ойлгомжтой тий. Бид нар одоо нэг юу гэдэг одоо нэг сайхан тансаг амьдралыг олно гэдэг бол байхгүй тэр нь ойлгомжтой. Бид нар нэг тэ гэхдээ бид нар боломжийн сайхан цалингаар амьдралаа яаж сайхан авч явж болдгийм бэ гэдгийг бусдад харуулах тийм боломж нэг талаас харагдаж байна. Нөгөө талаас бид нар байгаа зүйлдээ сэтгэл ханж яаж сайхан амьдарч болдгийм бэ гэдгийг харж. Дээрээс нь бид нар заавал тэр өндөр одоо төлбөртэй сургууль соёл заавал одоо тийм сайхан орчин нөхцөл байдал заавал тийм одоо тийм нөхцөлгүйгээр үр хөвгтөө яаж сайхан хүмүүжүүлж болдгийм бэ гэдэг сайхан боломж бас биднэрт байна. За гэх мэтлэн дээрээс нь тий одоо мөнгө төгрөгнөөс болж бидний зан чанар одоо өөрчлөгдөхгүй байх. Дээрээс нь одоо бид нар тийм заавал амьдралаар орж ирээгүй байснараа бид нар бас яаж оюун санаагаа тий яаж одоо бид нар хэрсүү сайхан болж яаж арх тамихгүй яаж одоо үлгүүдээр залуучуудын дунд ороод ирэхэд бид нар тий бусдад нэг юм үлдээх юм ярьж чаддаг тий хүмүүсийн дунд ороод ирэхэд яаж одоо хүмүүс нэг манлайлж чаддаг бид нар эрүүл мэндээрээ манлайлж чадж идж байгаа хоолоороо манлайлж чаддаг тий спортын төрлүүдээрээ манлайлж чаддаг ч юм уу тий ярьж байгаа боловсрч байгаа тэр одоо хүмүүсийн ярьж байгаа зүйлсээр манлайлж чаддаг яаж одоо ингэж амьдарч болдгийм бэ чаддгийм бэ гэдэг бас бид нарт юм харуулах ийм сайхан боломж бид нарт бас нэг талаас байна. Тэгэхээр яг хөглөр бид нар одоо юу хийж байгаа вэ? Бид нар юунд хүрэх гэж байгаа вэ? Тэ ямар зүйл дээр байгаа вэ гэдгийг айгуусан ойлгодог байх хэрэгтэй. Бид нар авж байгаа цалингаа тооцоолох хэрэгтэй болж байгаа. Тэгээ бид нараа тэ яаж одоо амьдралдаа хүрэх үү гэдгээ тооцоолох хэрэгтэй болж байгаа. Тэгээ асар их зүйл дээр бид нар энэ дээр яг л нэг сүхээ тэ байнгын хурцлж ингэж явдаг. Тэр шиг ижилхэн бид нар өөртөөгөө боловсруулах, тэгээд өөртөөгөө сүнслэгээр өсгөх, Элен Вайтийн биднэрт хэлээд байгаа юу байдаг шүү дээ. Хэлжсэн. Сүнслэг байдлаараа, бие махбодороо, тий оюун санаагаараа бид маш сайн хөгжих ёстой. Энэ гурван зүйлээрээ сая жишээ нь дээшээ өксөөл явж хахад л нэг хоёр эмэгтэй яриад сонсогдож байгаа байхгүй тийм. Нэг эмэгтэй нь одоо нэг захирлын лихнэр юм байна л тий. Тоогооч хамуулаад явж байгаа. Та нар хажууд сарсан сонсогдоо. Тэгээд захиралтайгаа ингэж ирсэн захирлынхаа уцыг аваад ингээд тэгэл тэр эмхтэйг амар тэр нөгөөтг тэгвэл стасаар нь штэ тэрийг хүүхэн чинь гэх нөгөөтг нь ингээд нөгөөтгөө бүр ингээд юу яагаад түрээл тэ тэгэл одоо гих мэтлэн одоо тий асар их тийм одоо ярианы хэлний бид нэр одоо бусдыгаа доош нь хийсэн тийм зүйлсүүд асар их харагдаж байна. Тэгэхээр бидний одоо яаж байгаа зүйл маань бид нар сүнслэг байдлаараа болон тий мэдлэгээрээ бие махбодороо өөрсдөө хөгжүүлж, өөрсдөө хянж, өөрсдөө айгуу тийм байгаа зүйлдээ, хийж байгаа ажилдаа, ярьж байгаа яриандаа, номлолдоо бид нар унцхгүй тул бид нар асар их тийм болгоомжтой хянамгай байх хэрэгтэй. Ухаанд мэрэгдийн амнаас гарах үг нь ивэл харин тэнгийн урал өөрийгөө хөнөөр хажаа гэж. Юуны 10 даахыг мэдэн штэ зарим тий. Одоо миний пастор гэсэн л дээ. 10 даах бол яг сүмдэр жоохон алдаа гаргасан. Тэгээд сүмийн хууль, сүмийн дүрмийг жоохон тодорхой хэмжээнд зөрчсөн. Тэгээд яг гэхдээ хувь хүний хувьд би бол 10 даах айгүй хүндэлдэг байхгүй. Тэгээд би байнга очдөг 10 даах дээр. Одоо хүртэл. Одоо энэ Сапора гэдэг байгаа штэ. Сапорогийн SP гэдэг нэг төв байгаа штэ. SP гэдэг 3 дахь дээр юу хийд оюутлын цэг ажиллаа. 10 дахь дээр очиж юм ярьж суудаг. 10 дахь бол надад болоо байнга зөвлөгөө өгдөг байхгүй.
Тэгээ түүний ярьж байгаа зөвлөгөө нь бол яг Христэд итгэлийн зөвлөгөө талаас гэхээсээ илүү амьдралын тийм зөвлөгөө өгдөг л дөө. Тэгээд тэр хүний ярьж байгаа үгнээс авах юм бол асар их байдаг. Зөндөө юм байдаг. Тэгээд тэр хүнтэй уулзаад ярьж байхад бол үнэхээр амьдралыг бас нөгөө талаас нь хардаг байхгүй. Бас бидний дотор байгаа хүмүүсээс бас шал өөр юм ярьдаг юм байхгүй. Шал өөр юм ярьдаг. Тэгэхээр бид нар тиймэрхүү хүмүүстэй бас уулзаж ярилцаж ингэж явж пастор болдын нэг сайхан агуустай нэг сайхан чанар байдаг. Тэрний өглөө гадагшаад ингээл хамт явж байхад бид нар бол ингээл бөөнөрөө суугаалтай инээлдэл ингээл юм яриалтай түүх мөх ярил ганцаараа өөр хүнтэй очсон юм ярьсан шүү дээ. Тэ өөр хүнтэй яриад тэгэл жоохон явж байгаа юм шал өөр хүнтэй очсон юм яриад тэгэл өөр насны хүнтэй өөр улсын хүнтэй тэ тэгэл тэр хүн юу за сайн минь хаа урж байгаа тийш явна гэлдэнгүүтээ тэр хүн та ямар ажил ингэж явж ингээл мэдээж хоорондоо ярина шүү дээ. Тэнгүүл тэр ажлынхаа талаар сонирхол тэр чин тэгээ яадаг ингээл тэ үзэл тэгэл ингээл өөрийгөө хөгжүүлээл яадаг. Тэгэхээр бид нар бас тэ өөр салбарттай айгүй тийм амжилт олж байгаа. Өөр салбарыг одоо өөрөөдөө амбицаа болгож байгаа тэ тэрүүгээр мэрэгч байгаа хүмүүстээр очиж бас уулзаж ярилцаж өөрсдийнхөө бас юуг айгүйсэн цэнгэлж явах хэрэгтэй юм шиг байна. Номлогч хүмүүс авд тэ. Тэгээд бас тэр талаар бас бид нараас нь ярьж яхад хүмүүст бас үлдэцтэй айгүйсэн тийм зүйлсүүдийг бас хэлдэг юм байлээ, болдго юм байлээ. Тэгэхээр тэр нь бас их сайхан. Тэгээд бид нар бас юуруу явж яхад Африк руу явж байхад бас Нямка тэгээ болдаах эднэр би ингээ ардан суудсан. Манай хоёр ингээ урдуур ингээл. Бид нар чинь урдаа ингээ зурагталтаа шүү дээ. Тэгэл би чинь бас нэг соролцож л яваа хүн шүү дээ. Тийм учраас ингээл бас үлгэрч авахар хүмүүс. Би чинь пастор бол Нямка, пастор Ганбаатар пастор гэл олон хүмүүсээс баян ингээл харж сорж явдаг байхгүй. Тэгэл яхад чинь би чинь ингээл нэг ализенэл нэг тэр чинь Avengers гэх кино гарсан шүү дээ. Avengers тавцаа энэ нэг гоё кино үзэх чинь гэлдэг чинь тий. Тэнгүүт л манай хоёрыг харангуй чинь том нэг бүтээлүүд тий. Тэгээ пастор болдог юм чинь машин яаж бүтээдэг тухай нэвтрүүлгүүд байдаг шүү дээ онгоцсон дотор тий. Тэрийг сонгоцсон. Пастор Нямка ч болох нэг барилга байшин нэг юу гэдэг шүү дээ. Тиймэрхүү юм сонгоцсон ингээл үзэлж байгаа. Тэгэл би тэр Avengers-ыг үзчихэл дараа нөгөө тэр хоёрыг үзчихсэн дөөрөөгөл үзэж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт чинь л өдөр Avengers-лган ингээл нэг та ингэж байгаа дуусаад тэгээ нөгөө нэг машины юуг ангууд чинь ингээ шаалаар тэгээ дараа нөгөө номлоход тэр машин барилга хоёрын үг л номлолд орж ирж байгаа юм шиг санаа тэгээ машиныг ингэж үлдэрэлдэг. Тэр барилгыг тийм одоо тэ зураг төслийг гаргадаг юм байна. Тэгэхээр бид нар одоо тий яг нэг анхаарлаа хандуулж байгаа ярьж байгаа хүмүүсээ өдөр тутмынхаа тэ үзэж байгаа харж байгаа зүйлсүүдээ уншиж байгаа зүйлсүүдээ бид нар одоо юунд зарцуул юунд яаж ийн гэдгээ бас их харж яаж ах хэрэгтэй юм шиг. За тэгээд ерөнхийдөө дуусчих юм тий. Ямар ч байсан миний өнөөдөр хэлэх гэжсэн санаа болохоор юу гэхээр хоёр зүйлийг л агуулсан. Хийж байгаа зүйлээ бүгдээр амжилттай хийцгээе. Тий? Ярьж байгаа зүйлсээ бүгдээрээ эзэн болцгоё. Тэгээд одоо сүүлийн үед бас хүмүүсийг агуу шүрхий болчихчих л тий. Хүмүүс ингээд сам өдөрдөгч тий. Сайн байна. Мондог өдөрдөгчтэй хүмүүсийг ажилдаа авахтаа айгүй олон зүйлээр шалтгаална. Одоо дээхэн үед бол Монгол хүмүүс нэг нь юугаа хүргэн болох нэ шалгахтаа юу байдаг гэсэн махцах идүүлдэг гэсэн гэж байгаа шүү дээ. Махт ингээл ястаа мах идцгээ гэж бүгдээр ингээл тэгэл бүгдээр идж хахад аав нь хүргэн болох нэ хараал суучдаг. Тэгээ хүргэн болох нь ингээл махцахаа ингээл ясаа ингээл айгүй сайхан ингээл тэ цэмсэдэл мэдээл ингээл тавихгүй бол энэ бол ер нь их тойлбөргөө. Тэ юмд бол нэг одоо сайхан ингээд тэр сайхан тэ толтол нь одоо юмыг ингээд эцэс тойлд нь хүртэл ингэж яаж чадахгүй иймэрхүү хүн байна. Юмыг бол ингээд жоохон үлгэн салгаа хийдэг хүн байна. Дотроо дүгндэг байсан гэж. Гэх мэтлэн тэрний шиг одоо бас ингэдэг ярилцлага ягалдаа заал хавгаа сайн урд нь хаана ажиллаж байсан бэ? Тэнд хэдэн жил ажиллаж байсан байх гэл тэ. Нэг 2 жил 1 жил гэлдэг юм байна. За энэтэй гэж боддог гэж байгаа юм даа. Тэг яг зүгээр тэр бол яг нэг батлагдсан одоо тий яг тойлын тийм зүйл биш л дээ. Ямар ч нөхцөл шалтгаан байсан байж болно. Гэхдээ яг тухайн бас өнөө юунаас харагддаг гэж байна тий. Байгууллагатаас хэр зэрэг удаан ажилчтай, хэр зэрэг одоо үлдгэцтэй, хэр зэрэг хүмүүстэй зогцож тэнд чинь бас олон юм шалтгаалдаг гэж байна. Ажлын үр дүн. Араас нь бас хүмүүстэй хамтарч ажиллах, хүмүүстэй нийцэх байдал тий.
гэх мэт хүмүүс хүндэтгэх байдал, хүмүүсийн одоо тий тэр уур амьсгал тий олон зүйл нөлөөлдөг учраас тэр хүн бас ажилдаа тухайн газраас хийзрэг удаан нэр хүндтэй бас байсан байх гэдэг олон зүйл ажиг. Тийм учраас бас энэ дээр хэлээд байгаа санаа нь гэж хэлэхээр бид хэрвээ энэ зүйлүүдээ сонгосон бол тий мэрэгчлээ хэрвээ энэ одоо авсан зүйлээ ингээ сайн гэж бодсон бол эндээ бид нэр одоо төлбөртэй тэгээд эцэг нь хурж бусдад хүртээлтэй өөрийнхөө амьдралыг бас гэр бүлээ үр хүүхдүүдээ өөрийгөө баяр хөөртөгөөр энийг яаж бас авч явах вэ тий яаж ингэж одоо бидний юугаар зүг наан байгаагаар ярих юм зүг тэтгэврт гартлаач гэх юм уу тий сайхан ингэж явах уу гэдэг бид нэр төлөвлөгөөгөө гаргах ёстой. Тэгээд тэрэндээ хүрэхин тулд бид нэр мэрэгэн ухаантай байх ёстой, өөрийгөө хөгжүүлэх ёстой, хүмүүстэй харьцах ёстой. Тэгээд энэ дээрээс нөгөө нэг сүхэ байнгын ирэлж явах ёстой болж байгаа. Өөрийгөө хянах шаардлагатай болоод бидний нөгөө нэг олон жилийн хөдөлмөр маань ганц удаагийн тийм болчмгүй үйдлээс ганц удаагийн болчмгүй ярианаас ганц удаагийн юунаас болж нурах магадлалтай тий. Тэгээд бид нар одоо чинь байж байгаа л одоо жоохон уур уцаартай юм бол нэг хүнтэй шууд хэрэлдчихлээ тий. Хэрэлдээд маргалдаал нэг огцон муур гаргаал хүмүүсийн нүдэнд харагдаад сонсогдчих юм бол тэгээд тэр хүн тий ер нь бол хэцүү болчих. Өөрийнхөө харьцаа. Тэгээд бид нар бол асар олон зүйл дээр төвчих тийм шаардлагатай. Хүүхдүүдийг бол би хэнийг пастор Адэхүү бас Адэхүүгийн гэр бүлд байгаа бас тийм хүмүүжил юу бас айгүй тийм хүндэтгэлтэй. Тэгээд ээжтэй нэг өдөр уулзаад ярилцаад ээжээс нь асуусан. Та хүүхдүүдээр нь ямар арга барилаар хүмүүжүүлж ирсэн бэ? Тэгээд асуужсэн. Тэгээд би бол нэг юм хийгээгүй. Ээж нь тэгээд ярьчаад. Гэхдээ танд ямар нэг зүйл байна даа гэсэн чинь би нэг л юм хөвшөөсөн. Юу гэдгсэн чинь би суулгаж сургасан. Суулгаж сурахтаа яаж сургасан гэсэн чинь ерөөсөө нам суулгадаг гэсэн гэлтэй ч тий багаас нь ерөөсөө загнаа суулгадаг гэсэн. Тэгээд тэр нөгөө хүний бие дотор чинь би яг нэг химийн элемент юуг нь хэлж чадахгүй юм л да. Тэгээ манай тэр Адэхүүгийн ээж нь Адэхүү пастрын ээж нь хэлжсэн л да. Тэр нь болохоор жилдэг юм гармоны солилцоо явагддаг гинэ. Тэгээд сууж яхад хүүхдийн дотроос ингээл одоо ингээл нэг юу яагаад гэдэг нэгээр босч хараймаар явмаар тэ ингэмээр санагддаг тийм юмнууд тийм эсүүд байдаг юм уу да. Тэр нь ингээл нөлөөлөд ингээл давмгаалцсан. Тэгээд суугаал болохоор тэр эсүүд нь өвчлөлт явагддаг гинэ. Өвчлөлт явагдаад нэг намтай тэ тэр юу яадаг эсүүд нь ингэж ялж илүү олон үржиж гарч ирдэг гинэ. Тэр нь ингэж яадаг. Тэгээд яг хөө миний хэлэх гээд санаа нь гэхэлэр бид нар тийм өөрийгөө илүү төвчснээр өөрийгөө илүү тийм сайн зүйл рүү улам илүү хандуулж тэрнлөө улам илүү цаг гаргаж тэрнлөө улам илүү яснараа бас хэдийгээр одоо гэр бүлийн тийм нэг юунд байдаг шин сургаалд байдаг штэ. Одоо үр хүүхдүүдийн дэргэдтэй яаж ирээ төвчээд битгий хэрэлт. Тэгээ үр хүүхдүүдийн дэргэд хэзээч битгий. За болж бол үр хүүхдүүдийн дэргэдтэй хандаа одоо болроод хандаа одоо чинь те ханыгаа тэрвэл ч юм уу те ханыгаа үнсээл те ингэхэд бол үр хүүхдүүд чинь те ингээ харахад аав ээжигээ ингээ нэг үнсээл ингээ байж хад бол хүүхдүүд ч хүртэл ингээ аав ээжтэй хэлэхгүй мэддэхгүй ч гэсэн дотор нь аюу гоё байдаг гэж байгаа хүүхдүүд те эргээл гоё ингээ тоглоол тийм сэтгэл хангалуун ингэж байдаг. Тэр шиг хүүхдүүдийн нүдэн дээр те ихний ээлжинд ингээ төвчээр шалтгаан те ингээл заримдаа хэрвээ гэр бүлийнхээ уур амьсгалыг ингээ өөрчлөх гэж байгаа те ийм хүмүүс байгаа ханийчлэг ингээл тэрвэл ханаа хайртай шүүгээл ингэж мөнгө. Тэгээ тэр нь ингээ явандаа ингээ хөвшил болоод ирэнгүүтээ явандаа бүр бодит болж эхэлдэг. Тэр шиг бид нарт бас заримдаа уур уцаар заримдаа болчмгүй гаргадаг амнаас гаргадаг үг те заримдаа үлдэх гэдэг зүйлсүүд муу зүйлсүүдээ бид нар төвчж хүчээр ингэж хийгээл эн чинь нэг удаа 2 удаа тий 3 удаа хийсээ сүултээ ингээ хөвшил болоод ингээ дадал болоод ингээ тий тэнгүүтээ бүр амьдралын хэв маяг болоод эхэлж байгаа. Анх бол манай христч болоод пастор сүмийн пастор болоод яг ахлагч болсныхоо дараа шабатад зурагт үзэхгүй байна гэдэг бол манай гэр бүлд бол үнэхээр хэцүү байсан. Тэгэл стандарт нэг юу тавиал те дээр нь юм тавиал одоо яа галт харах болгох баг ингээ шүүж аваад нөгөөд зурагтаа асаагаал ч юм ингээл тэгэл тэр нь хэцүү те шабатад зурагт үзэхгүй үнэхээр хэцүү ингээл явсаар одоо бол манайх 7 хоног бараг зурагт үзэхгүй яжал тэгэл хүүхдүүд нэг кино үзэн л те энэ дээр зурагтан дээр нэг юу холбоогүй кабель мэбл холбоогүй тэгэл бүсүүлдэ хөвшил болчихдог. Тэрэн шиг бид нар заавал хичээх шаардлагатай болчихоо. Тэгээ биднээс за бид нар ямар нэг байдлаас те болоод итгэлээсээ ботсон байж болно.
Бид нар ямар нэг байдлаас болоод ажилласаа гарцгаасан байж болно. Бид нар ямар нэг байдлаас болоод тэ хүмүүстэй, удирдлагуудтайгаа, пастор ахлагч нартайгаа, сүмийн гишүүдтэйгээ бид нар тодорхой хэмжээнд ойлголцоогүй байж болно тий. Ямар нэг байдлаар бид нар амьдралдаа одоо уруудсан, алдсан юм харуулсан тийм үзэгдэл гарч болно. Гэхдээ эцэст явж яах вэ гэхээр хов хүн дээр өөр дээр нь л ногдно. Хов хүний өөрийнх нь л буруу шүү дээ. Хов хүний өөрийнх нь л итгэлийн шалгуур бол. Хов хүний өөрийнх нь л хэр зэрэг байсан бэ, хэр зэрэг хүн бэ гэдэг нь л харагдав. Тийм байдлаар очиж. Тийм учраас бид нар өөрсдөө агуулсан хичээх хэрэгтэй байна. Тэгээд номлогч ус намын 18-аас 12 дахь ишлэл бол надад агуу тийм өөрийгөө хянах. Тэгээд энэ ухаж байгаа нүхэндээ өөрөө унчихгүй тулд би яах вэ гэдэг агуулсан харах хэрэгтэй болж байгаа. Тэгээд пастор Адихо надад нэг үг хэлж ирсэн. Тэгээд тэр нь болохоор өнөөдөр хүмүүс бурханд биш чуулганы захиралд ч юм уу те хэн нэгэн захиралд таалагдах гэж агиих амьдрч хийж байгаа үйлдэл нь ярьж байгаа яриа тийм болох тийшээ хандгаж байна. Энэ бол их аюултай гэж байна. Тэгээ тэр бол бас их үнэн үг л дээ. Тэгээ би бас өөрийнхөө өнгөрсөн амьдралдууд ингээ хараад хахад би ч юм ер нь те хүнд одоо их сайхан ажилласан, хүнд гоё байсан, хүнд одоо тэ нэг юм гэдгийг харуулах гэж их байсан уу. Тэ нэг бол гадны хүмүүст ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ингэж юусэн гэдэг өөрийгөө айгүй хяндаг л да. Тэгээд бурханд бүгдээ итгэмжтэй байцгаая. Тэгээд бурхан руу бүгдээ илүү төлөх анхаарлаа хандуулцгаая л гэж хэлмээр.